Өрхний гэж алдарсан Б Чимбатын талаарх мэдээллүүдийг та бүхэндээ өмнө нь баримт нотлоготой шатараатай хүргэн бэлтгэсэн байдаг. Марна редакцаас Б Чимбаттай холбоотой 3 дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэсэн байна. Гэсэн хэдий ч Б Чимбатын талаарх мэдээллүүдийг нийгмийн сүлжээнд түгээх сошиал орчинд тавих зэрэгээр үнэн мөннийг олон нийтэд хүргэхээр Facebook компаниас цаанаас нь хаах, шар тэмдэг анхааруулга өгөх, Twitter хаягийг нь устгах зэрэгээр Чимбатын ард маш том бүлэглэл ажиллаж байгааг баталж байгаа юм. Бид энэ амталсан байгалийн баялаг хулгайлагч этгээдийн талаар олон нийтэд мэдээлж, олон нийтийн дэмжлэгийн хүчээр шударгасыг тогтоохыг хүсэж байгаа боловч Facebook-ийн шударга шүүлчилгээний улмаас олон нийтэд хангалттай мэдээлж чадахгүй байгаа. Гэвч бидний шударгасны тэмцэл зогсохгүй тул дахин Б Чимбатын талаарх мэдээллийг үгээр хүргэж байна. Энэ мэдээг үтсэн бүх хүн шеэрлэж, бас сэтгэгдлэн бичвэл бидний мэдээнд гаднаас нөлөөлж чадахгүй тул бид та бүхнээс шеэр хийх сэтгэгдлэн бичгийг хүсэж байна. Монгол улсын хууль шүүхийн байгууллага мөнгөтэй хүнд үйлчилдэг. Б Чимбатын олсон орлогоос багахан хэмжээний мөнгийг хууль хүчний байгууллагт цацглаар нөгөө хэдэн Чимбатын өмнө бүхэлддэг. Өнөөдөр Монгол улсад шударга зүйл байна. Улсын эдийн засгийн үзүүлэлт нууцсан, татвар нэмэх, төрийн албан хаагч нарын орон тоог цомгдох, мөн улсын цэцэрлэг, сургууль, сандал шир, тоног төхөөрөмж авч чадахгүй байгаа. Цалингаач гүйцэд тавьж чадахгүй байгаа энэ үед Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг өгөхий байгууллагын албан хаагч нартай хувилдсан эдийн засаг бизнесийн гэмт бүлэглэл юм. Үүнд татвараас зайлсхийсэн, бусдын эд хөрөнгийг залилан эхэлж авсан, хуурамч бичиг баримт үйлдэж, бусдын захиран зарцуулах эрхийг олж авч хөрөнгө завьдсан, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн, бусдад авилгал өгсөн, гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгөө дахин эргэлтэнд оруулж, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгүүдийг үйлдэж, түүнийг нь цагдаа болон прокурорын албан хаагчид нуун дарагдуулах, шалгахгүй орхих ил далд дэмжиж, ил давуу байдал үүсгэн ажиллаж байгаа. Үндсэндээ цагдаа прокурорын байгууллага Б Чимбатад маш өргөн хүрээнд үйлчилдэг гэж хэлж болохоор хэмжээнд хууль завхарсан тухай баримт байгааг энэ дахин тэмдэглэж байна. Б Чимбатын 2017 онд Штайнкойл компани гүйцэтгэх удирдлага томилогдсноос хойш 2022 он хүртэл 1.5 сая тонн үрсийг бүгд найрамдах Хятад ард улсад худалдсан байна. Ингээд энэ алтны томоохон хулгайн асуудал бүтэн 1 сарын дараа очиж хууль бусаар алт олборлож байсан үлдийг таслан зогсоож 0.7 кг алтыг нь хураан авч үйл ажиллагаагийн шалгаж эхэлсэн боловч өөрсдөө шалгаагүй. Булган аймгийн цагдаагийн газараар дээрх хэргийг шалгуулан хэргийн ул мөрийг замхруулж гэмт хэргийн шинжгүй гэсэн үндслээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж прокурор хэргийг хааж эд мөрийн баримтаар хураагдсан 0.7 кг алтыг буцаан өгч эдийн засгийн зохион байгуулалтын гэмт бүлэглэлд үйлчилжээ. Бидний нэвтрүүлгийн дараа дээр дурдсанчлан хууль бусаар алт олборлсон хэргийг үнэлгүйгээр хаасан тул хэргийг дахин шалгаж эхэлсэн. Экологийн цагдаагийн газрын мөрдөгч ганц үг шалгаж хяналтыг нийслэлийн прокурорын газарт тавьж байгаа хэдий ч шударгаас тогтохгүй. Гэмт этгээд ял завсаар л байна. Тэгвэл 2022 онд 500 кг алт хулгай хийж олсон орлогоор Б Чимбатын, Ариун Болтнор нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутагт Эрдэнийн босог компани Холмон нуур нүүрсний урхайг худалдаж авсан улсын бүртгэгдийн байгууллагын нээлттэй мэдээллээр шууд харагдаж байгаа. Энэ худалдан авах ажиллагаа нь мөн л бусдыг гомдоож хохироосон, мөн эрүүгийн хэрэг үүсгэж цагдаа прокурорын байгууллага эргэлзээтэй шийдвэр гаргаж хэргийг хааснаар дууссан байдаг. Гэтэл одоо бид нарт ирсэн мэдээллээр Б Чимбат, Ариун Болтнор нь мөн л нүүрсний үнийг дарж гадаад худалдаа хийдэг, татвар төлдөггүй гэмт хэрэгээ хийсээр байгаа мэдээллийг нутгийн иргэд бидэнд өгч байгаа юм. Б Чимбат, Ариун Болтнорын гэмт бүлэглэлийн үйлдэл ингээд дуусаагүй. 2025 онд өөр компани эзэмшлийн алтны лиценз өгөхий талбайд үйл ажиллагаа явуулаад 400 кг алтыг олборлсон атлаа 200 кг-ыг нь тушааж үлдсэн 200 кг алтыг нь чэнжүүдэд зарсан байдаг. Нэг сарын өмнө тагнуулын байгууллага 40 кг алт замын үдэд хил давуулах гэж байсныг илрүүлэн шалгаж байгаа. Тэгвэл энэ алтны их усүр нь Чимбат байж болох юм а. Сэтгүүлч би ингэж хардаж байгаа. Учир нь Б Чимбатын талаарх олон баримт нотлохоо надад байна. Тэгвэл Чимбат, Ариун Болтнорын байгуулсан эдийн засгийн гэмт бүлэглэлийн бизнесийн сар хэмжээ нь хамгийн багадаа 500 тэрбум төгрөг байгаа нь эдийн засаг сөргөөр нөлөөлөх хэмжээнд байгаа гэж үзэж болохоор байна. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 34 их 80 төгрөгөөр хэмжигддэг.
Гэтэл зөвхөн энд гэмт хүлэглийн гэмт хэргийн замаар олсон санхүүгийн их усүр нь хамгийн багадаа 500 тэрбум төгрөг байгаа нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 147%-ийг нь эзэлж байгаа нь анхаарлаа онцгой хандуулахаас өөр аргагүй байгаа юм а. Энэ мэтэг эдийн засгийн гэмт хэргийн бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхгүй утснаар инфляц, шударга ёсны дор одлох улгайчийг шүтэх үзэл дэлгэрч байгаа юм. Татварын ерөнхий газрын мэдээлснээр худалдсан нүрсний үнийн дүн нь 94 сая $, хэмжээтэй байхад татвар ногдох орлогоо багаар мэдүүлж далд эдийн засгийг үүсгэн ашиглаж 8 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа хэвэн явуулж чадаж байна. Нүүрс худалдаалах гэрээгээр авах мөнгөө хятад улсад бэлнээр авах, валютын ченж нэрийн дансаар дамжуулж авах, өөр цахим мөнгөнд шилжүүлэх зэргээр угааж байгаа нь шалгаж тогтоохгүй. Зөвхөн түүний амаараа хэлж мэдүүлсэн хэмжээнд шалгаж байгаа нь цагдаагийн байгууллага хүнд үйлчилж байгааг тодорхой харуулж байна. Бээжинбатны Штанкойл компаниас 1.3 сая тонн нүрсийг худалдан борлуулж, татвар ногдох орлогыг нууж улсад мэдүүлсэн 9 тэрбумын татвараа төлөөгүй. Тус компани 50% хувьцаа эзэмшигчид өгвөл зохих ашгийг нуунд харагдуулж завьсан байдаг. Энэ асуудал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж даруй 9 жил шахуу шалгаж байгаа хэдий ч хамгийн сонирхолтой нь энэ асуудал гомдол гаргасан Батбилэг гэгч хүнд өөрт нь ял сонсгож амийг нь таглаж шимээгүй болгож шийдээд Бээжинбат нь өөрөө сул чөлөөтэй дахин давтан гэмт хэрэгэ үлдсээр байгаа юм а. Бид түүнийг цагдаа прокурорын байгууллага Чинбатын гэмт хэргийн хөн хилцэх хугацааг дуусгахыг хүлээхээр шийдсэн. Чинбатад үйлчилж байгаа нэг хэлбэр гэж сэжиглэж байгаа юм. Мөн Чинбатны ичин хорлоотой бүлэглэн хятадын нүүрс авахаар ирсэн худалдан авагчид 600 мянган тонн нүүрс зарна гэж гэрээ байгуулан хуурман мэхэж онцгой хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн энэ хэрэгтээ одоо хүртэл шалгагдаж байгаа. Мөн Штанкойл компани талбайгаас 250 мянган тонн нүүрс өөр компани нэр дээр гаргаж зарсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа. Чинбатны Штанкойл компанид үйлдсэн гэмт хэргийн орлогоор богд олон төс бүр 4 тэрбум төгрөгийн үнэтэй 30 хаус хороолол барьж гэмт хэргийн замаар олсон мөнгөө угааж байгааг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх мэргэжлийн албатууд чимээгүй өнгөрч байгаа нь үнэхээр гайхшруулж байна. Миний энэ ярих байгаа асуудал бол маш чухал сэдв. Бээжинбатны Штанкойл компани хулгай нүүрснээс ашиг олж түүгээрээ богдуулын аманд гэрийн хийлгээд хотхон барьсан. Үүнээс Монгол улсын ерөнхий сайд асан оюун эрдэнэ болон нийслэлийн засаг даргаар яг одоо ажиллаж байгаа Нямбатарт нь нэгийг бэлгэлсэн гэж нэгэн сэтгүүлч баримт нотлоготой мэдээллийг түмэнд түгээсэн байдаг. Ингээ зогсохгүй Чинбатын эгчийн охины нөхөр Ариун Болгөгчтэй бүлэглэн Булган аймгийн Бүрэг хангаа сумын нутаг дэвсгэрт байрлалтай Туулголын сав газрын хамгаалалт лицензгүй 6.8 газарт алт олборлолт явуулж ард түмний өмчөд 500 кг алтыг хууль бусаар олборлож 100 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байдаг. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр байгуулагдсан экологийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа цогтбаатар нэрэгдээс ирсэн мэдээллийг шалгалгүйгээр 1 сарын хугацаанд дарж эс үлдэхгүйгээр тусалсан байдаг. Гэтэл нийгэмд шударга ёсыг тогтоох ёстой, тогтооно гэж тангар хүргэсэн төрийн тусгай албаны албан хаагчид нь гэмт хэргийн замаар хөрөнгөцсөн. Одоо ч гэмт хэрэгэ үлдэж байгаа. Ирээдүйд үлдсээр байх этгээдүүдийн боолн болчихсон энэ тогтолцоог Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх танд бид энэ талаар удаа мэдээлсэн боловч та огт дуурайгүй. Ерөнхий сайд та баялагын хулгайтай тэмцэнэ гэж эрх мэдэл төрсөн атлаа. Баялагын хулгайтай тэмцэх ажлыг улам эрчимжүүл. Бүх шатанд өргөжүүлнэ. Энэ хулгайштай эвсэж байгаа юу гэж хардж байна. Саяхан бүрэн эрхийн хугацаанд сонгогдсон улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүний зөвлөх жаргал сайхан та зүгээр л хард суух уу? Баялагаас асар их хэмжээний хулгай хийж байгаа Бээжинбаттай холбоотой мэдээллүүдийг бэдүүхэн баримт нотлоготой хүргэхэд ийм байна. Бээжинбатын онцгой хэмжээний орон дугаар гэдэг нь мэдэн байна. Тиймэрхүү фордон жоохон зөвхөн байж байгаа. Бас одоо трэцэн цахим мөнгөн дээр бас санин бодоод гараад байна. Түрүүтэй өгсөн бүний тэрэг. Баялагын хулгайтай тэмцэнэ гэж амлалт ангараг өргөсөн Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар түүний багийн гишүүн инх баяр нар Бээжинбаттай нэг бол хариуцлага тооцож хуулийн байгууллага төг.
Эсвэл Бэчимбатыг гүтгэж байгаа гэсэн манай мэдээний редакцийг хуулийн байгууллагт өгж шалгуулахыг хүсэж байна. Эсвэл нэгэн зүйлийг би бас энд онцолж хэлье. Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар, хууль зүйн сайд инх хоёр нар Монгол улсад хулгай хийж болно гэж хуулийн дээр заалт оруулах хэрэгтэй.